Сайн байцгаана уу сурагчдаа, энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдрийн хичээлийн сэдв за эхмэлтийг хичээлийн зорилго эхмэлтийн онцлогийг мэдэх, унших гэсэн зорилготой хичээл орхино. За тэгэхээр эхмэлтийг гэж юу вэ гэж. За эхмэл бичих нь үсэг бүрийг эвхэн бичих дүрмээр эвхэгдэн бичигдгээс гадна урам бүтээлч онцлог дүрслэн бодох сэтгэлгээтэй бол салшгүй холбоотой байдаг байна. За эхмэлтийн үүсэл бол монгол бичгийн эхмэлтийг хэн хизээ зохиосон бэ гэдэг асуудал эдгээр бидэнд бол тодорхойгүй бөгөөд барагцаалал дөрвөлжин үсгийг зохион хэрэглэж байсны дараа өөрөөр хэлбэл Юан гүрний дунд үеэс сүүл үе буюу 14-р зууны тэргүй хагас зохиогдсон бололтой гэж бол судлаач эрдэмтэд маань үздэг байна. За эхмэлтийн зориулт нь бол тамга, тэмдэг, хос уянга зэрэг бичиг номын зүйлд хэрэглэхээс гадна гоёл соёлын чимэглэлийн зорилгоор бол хэрэглэдэг байна. За эхмэлтгийг онцлогийг бүгдээрээ мэдье. За эхмэлтгийг дан тэг, давхар тэг гэж бол хоёр байдаг. За дан тэгд угалзлан эвхэх, дөрвөлжлэн эвхэх гэж ордог бол давхар тэг угалзлан эвхэх, дөрвөлжлэн эвхэх гэж бас байдаг байна. За дан тэг нь үсгийн нуруунд гол шумыг дагаж гарсан эхмэл үсгийн нэгэн төрөл төр дурдсанчлан дөрвөлжин бичих, угалзлан бичих гэсэн хоёр зүйл бий. Энэ тгийн зурлага нь дан гардаг төдийгүй үсгийн нуруу нь шугамын дагуу бичигддэг. Шинжээрээ үзэх хийгээд бичгэд түргэн хялбар байхын дээр хэмжээний хувьд богинохон болдог бол онцлогтой. За давхар тэг гэдэг нь үсгийн нуруу нь ихэнх төлөв баруун гар талтай байж давхар зураасаас бүтдэг. Эхмэл үсгийн нэгэн төрлөдөг. Дээр дурдсанчлан дөрвөлжин бичих, угалзлан бичих хоёр гэсэн зүйл бий. Энэ тэгээр бичгэд үсгийн харьцаануудыг тэнцүү байлгахыг шаарддаг нь түүнийг үзэхэд цэгцтэй харагдуулах бол үндэс болдог байна. За эхмэл тэгүүдийг ингээ үзэхийн өмнө бүгдээрээ их шигт, титэмд, нумд гээгүүлэгч эхмэлээр хэрхэн бичдэг жишээг харъя. За жишээлбэл үсэг үгийн эхэнд ямар ахын, за шүд үгийн дунд ямар ахын, сүүл, за орхиц, шилб, за нум, за гидс, нуруу, за нумтай гидс болгоныг бол ингэж бичдэг зүй тогтолтой байна. За мөн гээгүүлэгч үсгийг хэрхэн яаж бичих вэ те? Энэ үсэг ихэн дунд дадагт, ийм үсэг ихэн дунд дадагт, ил үсэг бол ихэн дунд. Та бүхэн дэвтэртээ дөрвөлжин шугамд дэвтэр дээрээ тэмдэглэж аваад мөн дадлага ажил хийгээрэй. За мөн завжит буюу сэрээ эвэрт гээгүүлэгчийг эхмэлээр хэрхэн бичих талаар ир үс гээгүүлэгчүүдийг авч үзэж байна. За мөн гэ үсгнүүд, за үсгнүүдийн дээтэй үсгнүүдийн хэрхэн бичиж байгааг мөн дэвтэртээ тэмдэглэж аваад дадлага ажил хийгээрэй. За дараа нь бүгдээрээ эхмэл тэгээр бичсэн үгүүдийг харж байна. За жишээлбэл ард гэдэг үг байна. Тэгээд энэ Д шүү дээ те. Ард гэх. За буруу, аргал, анги, хүн, эрдэм гэх мэт энэ үгсүүдийг эхмэлээр бичсэн байна. Та бүхэн дэвтэртээ бичиж аваарай. За анхаарал хандуулсан сурагчдаа баярлалаа.